Univision компани Монгол улсад NetBoost буюу гэрт шууд хүрэх шилэн кабелийн дэд бүтцийг амжилттай байгуулж интернет хэрэглээний шинэ түвшнийг эхлүүллээ. Энэ нь өмнө хэрэгжилж байсан интернет холболтоос даруй 10 дахин хурдан бөгөөд секунд тутам 1 гигабит хурдаар мэдээлэл дамжуулах боломжийг олгож байгаа юм. Unitel аппликейшн дотроос дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Контентийг дэмжиж ажиллагч Univision. Омоомо буюу манай нарны аймагт орж ирсэн үл мэдэгдэх бид юу байсан бэ? Тэр харийн хөлөг байв уу? Эсвэл өөр зүйл байв уу? 2017 оны 10 сарын 19-нд Америк нэгдсэн улсын Хавай мужид байрлах Pan-STARRS хэмээх ажиглалтын төвийн дуран аваа тэнгэрт нэгэн бит маш хурдтай хөдөлж байхыг олж илрүүлжээ. 3 хоногийн дараа гэхэд энэ зүйл манай нарны аймгийнх биш гэдгийг нь ойлгосон. Мэдээллийн хэрэгслүүдээр энэ битийг харийн хөлөг, өөр гаригийн технологи гэж шуугиж эхэлсэн. Бараг бүхэл одон оронч нарын утас дуурч сэтгэл хөдлөлт дээцэгтэй тулсан байлаа. Тэд яагаад ингэж их бужигнав? NASA болон бусад агентлагууд хизээ нэг өдөр од хоорондын бит нарны аймгаар дайрч өнгөрнө гэж хүлээж байсан боловч энэ өдрийг хүртэл юу ч олж хараагүй байсан. Гэтэл тэр ганц боломж нь аль хэдийн өнгөрөх гээд байсан тул яарах шаардлагатай байсан. Учир нь тэр бит биднээс маш хурдтайгаар холдож байсан болохоор хугацаа өнгөрөх тусам судлахад хэцүү болж байлаа. Одон орончид өдөр шөнөгүй яг л галзуу юм шиг л ажиллаж байв. Бидэнд хоёр дахь боломж гэж байхгүй. Дээрээс нь тэнгэр үйлгүй байгаасаа гэж бүхэл одон оронч нар залбирч байлаа. Эхний асуулт бол Омоомо гэж юу вэ? Хэр том бэ? Бас ямар хэлбэртэй вэ? Манай нарны аймаг 3 орчим гэрлийн жилийн урттай. Харин дэлхийн банк хүртэл ердөөл тэг 10,012 гэрлийн жил. Омоомо гэдэг нь хаваа хэлээр алс холоос ирсэн илч гэдэг утгатай. Эрдэмтэд нэлээд судалсны дараа энэ бит 100-аас 1000 метрийн урттай, 35-аас 167 метрийн өргөнтэй гэж тооцоолсон. Энэ бит 9 сарын 9-нд наранд хамгийн ойрхон өнгөрсөн бөгөөд биднийг илрүүлэх үед аль хэдийн нарнаас 33 сая км холдчихсон байжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр бусад ямар ч сансрын битээс хурдан хөдөлж байсан. Тэр нар руу чиглэж байх үедээ 17 км/сек хурдтай байснаа 10 сарын 9-нд наранд хамгийн ойртох үедээ 313,000 км/цаг хурдтай болсон байв. Өөр нэг хачирхалтай зүйл бол түүний чиглэлийг тооцоолсон боловч энгийн сансрын битийн шиг хөдөлгөөнтэй байгаагүй. Яг л нарны таталцлын хүчийг эсэргүүцэх ямар нэгэн нууцлах хүч байгаа мэт бидний тооцоолсон газраас 40,000 км-ийн зайд байжээ. Тэр яг л физикийн хуулийг дагахгүй байгаа юм шиг хөдөлж байсан учраас эрдэмтдийн сонирхлыг уламжлалыг татах болов. Юу түүний хурдыг ингэж нэмэхэд хүргэсэн бэ? Эрдэмтэд нарны аймгийн сүүлт одуудыг хурдсагдаг нэг жишээг гаргаж иржээ. Жишээ нь сүүлт одууд наранд ойртох тусам доторх мөс нь хий болон хувирж гадагш цацагддаг. Үүнийг бид сүүлт од гэж нэрлэдэг. Харин энэ хий цацагдах процесс нь сүүлт одыг баг зэрэг түлхэж өгдөг байж магадгүй гэж үзсэн. Гэвч эрдэмтэд Омоомогоос ийм сүүл илрүүлж чадаагүй. Хэд улаан туяа мэдрэгч дурангаар ажиглахад ч ямар ч улмөр илрээгүй. Бидэнд байгаа нэг зүйл бол Омоомо ердийн сансрын битээс 10 дахин илүү гялцж харагдаж байсан нь түүнийг бүрдүүлэгч материалын ихэнх хэсэг нь төмөр байх гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Эндээс хоёр таамаглал үүснэ. Харвардын их сургуулийн профессор Ави Лоуб энэ биетийг харь гаригийн технологи байх боломжтой гэж хэд хэдэн нийтлэлтэй бичжээ. Гэтэл эрдэмтэд нарны салхи Омоомод ажиглагдсан хурдтгалыг бий болгож чадна гэж үзсэн ч үнэндээ маш жижиг нэмгэн биетэд л энэ нь үйлчлэх боломжтой ажээ. Тэгэхээр Омоомо шиг хэмжээтэй биетийн хурд ийм их хэмжээгээр өөрчлөгдөх боломжгүй гэж үзсэн. Гэхдээ энэ онол нь бусад эрдэмтдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Корнелл их сургуулийн судлаач доктор Дарил Селиман үзэхдээ Омоомогоос хий ялгараагүй бөгөөд ус төрөгч зэрэг үл үзэгдэх хий ялгаруулсан нь хурдд нь нөлөөлсөн гэсэн утгатай нийтлэл бичжээ. Харин профессор Ави үүнийг нь эсэргүүцэн төдийгүй харийн технологи гэдэгт итгэлтэй хэвээр байв. 2023 онд Калифорни их сургуулийн профессор Женнифер Бергнер хитвэд нөхцөлд усны мөс нь цацраг идэвхт туяанд өртснөөр ус төрөгчийг ялгаруулдаг тухай туршилт хийжээ. Тиймээс эрдэмтэд Омоомод зориулсан сансрын биетийн шин төрөл үүсгэх хэрэгтэй гэж үзсэн. Улмаар түүнийг астероид эсвэл сүлт од гэж биш, харанхуйн сүлт од гэдэг нэршил өгөх хэрэгтэй гэв. Гэтэл зарим эрдэмтэд хэрв харанхуйн сүлт од байдаг юм бол өөр харанхуй сүлт одууд байх ёстой бидтэй гэж асуусан. Ингээд тэд нарны аймгийн биетүүдийн мэдээллүүдийг шалгаж эхлэв. Тэд 6 биетийг олжээ. Эдгээр объектуудын зарим нь ердөө 3 метр хэмжээтэй. Тэд астероид шиг харагдаж байсан бөгөөд бүгд дэлхийтэй хангалттай ойрхон тойрог замд оршдог. Бас хурдтгалын шинж тэмдэг илэрч байв. Харин эдгээр биетийн хурдтгал нь маш бага байсан учраас бид анзаараагүй өнгөрөөсөн бололтой. Гэхдээ яг л Омоомо шиг тодорхойгүй хөдөлгөөнтэй мэдэгдэхүйцхий ялгарч байгаа шинж тэмдэг илрээгүй байна. Хоёр дахь асуулт бол тэр юунаас бүрдсэн бэ? Үнэндээ ямар ч сансрын дурангаар түүний бодит зургийг авч чадаагүй. Гэхдээ 7 цаг тутамд гэрэлтэлт нь өөрчлөгдөж байснаас үндслэн түүний хэмжээ болон хэлбэрийг тооцоолсон.
Өргөнөөс 10 дахин урт, яг л навчин тамхи шиг хэлбэртэй. Ихэнх сансрын биетүүд ийм хэлбэртэй байдаггүй. Ядчил манай нарны аймагт үүнтэй төстэй зүйл ажиглагдаагүй. Ялангуяа ийм том хэмжээтэй хэрн ийм хэлбэртэй байгаа нь хүмүүсийн сонирхлыг их татсан. Энэ зүйл өөрийн уртаараа эргэлддгээс гадна тэнхлэгээ тойрон эргэж байлаа. Омомогийн хувьд улаан гэрлийг ойлгож байсан учраас гадаргуу дээр нь төмрийн эсэл их хэмжээтэй байж магадгүй. Гэхдээ улаан өнгөтэй харагддаг өөр олон зүйл бий. Жишээ нь никель төмрийн солир улаан харагдаж болно. Гэвч бид түүнийг яг ямар өнгөтэй, ямар гадаргуутайг яг нарийн мэдэхгүй. Зөвхөн таамаглаж л чадна. Далаа вангийн цаана Куйперийн бүс, харин түүний цаана Оортын үйл оршдог. Шөнийн тэнгэрт харагддаг бидний од харах гэж нэрлэдэг бяцхан чулуулгуудын зарим нь эдгээр бүсүүдээс ирсэн байдаг. Магадгүй зарим томоохон хэмжээний чулуулгууд хэдэн зуун сая жил аялж дэлхийд унах магадaltaй. Гэхдээ Омомо өөр одны системээс ирсэн. Тийм учраас түүнийг алс холоос ирсэн элч гэж нэрлсэн байна. Түүний хөдөлгөөний чиглэлийг тооцоолсны эцэст энэ биет Вега одны ордны Лира хэмээх одны орчмоос ирсэн гэж тооцоолсон. Энэ бол манай нарны аймагт орж ирэх хамгийн магадaltaй чиглэл юм. Учир нь манай нарны аймаг өөрөө тэр зүг рүү чиглэн явж байдаг. Харин одоогор Омомо биднээс 6 тэрбум километрийн зайд Пегасус одны ордыг чиглэн 26 км/сек хурдтай явж байгаа. Хэдийгээр хар гаригийн технологи эсвэл харийн хөлөг эсхийг баталж чадаагүй ч манай нарны аймагт нэвтэрсэн анхны од хоорондын биетийн хувьд түүнийг харийн зүйл гэж нэрлэж болно. Гэхдээ эрдэмтэд түүнийг илүү судлахыг хүссэн. Зарим эрдэмтэд түүний араас хөлөг нисгэж судалж үзэх хэрэгтэй гэж үзсэн. Хэрв түүний араас хөлөг нисгэлээ гэхэд бид түүнийг 28 жилийн дараа л гүйцэж магад. Гэхдээ хэд хэдэн бэрхшээл учрах болно. Нэгдүгээрт одоогор бидэнд түүнийг гүйцэж чадах хүчтэй хөдөлгүүр байхгүй. Хоёрдугаарт бид гүйцээд очлоо гэхэд сансрын удмаас тийм өчүүхэн жижиг зүйлийг олж илрүүлэх нь маш хэцүү байх болно. Учир нь тэр нарнаас хит холдсон байх тул бараг гэрэлтэж харагдахгүй. Гэхдээ судлаачид шантарсангүй. Омомо шиг биетүүдийг судлах зорилгоор 2017 онд Лайра төслийг бий болгосон. Мөн нарны далбаа, цөмийн хөдөлгүүрт хөлөг гэх мэт янз бүрийн хувилбарууд яригдж байна. Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл 70 км/сек хурдад хүрснээр 2030-аас 33 онд хөлгөө өргөж хамгийн наанда 2048 онд Омомод хүрэхээр төлөвлөж байна. Яагаад хүмүүс түүний араас ингэж улаарч байна вэ гэвэл манай нарны аймгаас өөр одны системийн биетийг төрхийн тулд одоогийн технологиор хэдэн 10,000 жил нисэх болно. Гэтэл хэдийгээр Омомо биднээс олдож байгаа ч гэсэн 100 жилийн дараач бидэнд хамгийн ойрхон сансрын биет байх юм. Тэгэхээр Омомо алс олон одноос биднэр рүү шидэгдсэн хар гаригийн хилтерхий байсан уу? Эсвэл манай нарны аймгийг судлахаар илгээгдсэн хар гаригийн тагнуул байсан уу гэдг нь нууц хэвээр үлдэж байна. Хэдийгээр бид түүнийг энгийн нэг сансрын биет гэж үзэж байгаа ч түүний хурд нь өөрчлөгдөж байгааг харвал зориудаар хийсэн зүйл байж магадгүй гэх мэт нууцлаг асуултууд олон байгаа учраас харийн соёл иргэншилтэй холбон үздэг хүмүүс олон байдаг. Сансрын хоосон орон зай. Орчлон ертөнцийн даяар дөрвөн одод галактикууд, мананцрууд байдаг. Гэтэл энэ бүхэн нийлээд ертөнцийн ердөө 6%-ийг л бүрдүүлдэг. Үлдсэн 94% нь хоосон харанхуй орон зай. Манай гэр бүл болох сүүн зам галактик бол орчлон ертөнцийн олон тэрбум галактикуудын зөвхөн л нэг. Эдгээр галактикууд хоорондоо үл мэдэгдэх нарийн харилцан үйлчлэлтэй байдаг. Сүүлийн хэдэн 10 жилийн туршид хийсэн олон удаагийн ажиглалтуудаас орчлон ертөнцийн бүтэц бидний бодож байснаас хачирхалтай гэдгийг олж мэдсэн. Сансрын удамд галактикууд оддын бөөгнөрлүүд тархан оршдог. Гэхдээ зарим газруудад асар том хоосон орон зайнууд байдаг. Үүнийг void гэж нэрлэдэг. Гэтэл сансар судлалын тухай ойлголтуудад ийм аврах том хоосон орон зай байх ёсгүй гэж үздэг. Гэтэл тийм зүйл байгаа нь бидний мэдэхгүй ямар нэг нууцлаг зүйл байгааг баталж байна. Хоосон орон зайг ойлгохын тулд бид их дэлхий, нарны аймаг, тэрч бүх хил өөрийн галактикаас гарч ертөнцийг гаднаас нь харах хэрэгтэй болно. Орчлон ертөнц бол аалзны тор шиг галактикуудын бөөгнөрлүүдээс бүрдсэн асар уудан бүтэц. Яг л дэлхийн хотууд шөнийн цагаар сансраас харагддаг шиг хоорондоо холбоо бүхий бөөгнөрлүүд юм. Бид үүнийг cosmic web буюу сансрын тор гэж нэрлэдэг. Зарим хэсэг нь хоосон зайгаар, харин зарим хэсэг нь галактикуудаар дүүрэн. Үнэндээ хов хоосон зүйл гэж энэ ертөнцид байхгүй. Бидний амьсгалж байгаа 1 см³ агаар дотор л гэхэд 10-19 зэрэгтэй тэнцэх хэмжээний атом байдаг. Тэгвэл од хоорондын сансрын вакуум орчинд 1 см³-д дор хаяж 1 атом байдаг. Үүнээс гадна бидний олж нээж чадаагүй байгаа харанхуй матер, харанхуй нэрг түүн дотор хэрэг хэмжээтэй байгааг мэдэхгүй. Тэгэхээр ор хоосон гэдэг ойлголт маань үнэндээ тийм ч зөв нэршил биш байж болох юм. Хэрв чи Google-ээс сансрын хоосон орон зай буюу Space Void гэж хайвал энэ зураг маш олноор гарч ирнэ. Гэхдээ үнэндээ энэ бол хоосон орон зайн зураг биш. Биднээс 407 гэрлийн жилийн зайд орших Бернард 68 хэмээх сансрын мананцар юм.
маш нэгт өтгөн үл манзараас бүрдэх учраас ард нь байгаа одод харагдахгүй байгаа хэрэг. Энэ манзар ердөө хагас гэрлийн жилийн урттай. Харин жинхэнэ хоос орон зай бол үүнээс хамаагүй том зүйл юм. 1981 онд астрономч Роберт Кирснер биднээс 700 сая гэрлийн жилийн цаана энэхүү хоос орон зай байгааг илрүүлжээ. Үүнийг Bootes Void буюу Бүүтийн хоос орон зай гэж нэрлэдэг. Энэ зүйлийн хэмжээ нь асар том. Ойролцоогоор 330 сая гэрлийн жилийн диаметртэй. Төсөөлөд үзтээ бидэнд хамгийн ойрхон орших Альфа Центавр род гэхэд 4 гэрлийн жилийн цаана байдаг. Гэвч тэр ердөө цэг төдийл харагддаг. Гэтэл бид түүнд сансрын үлгээр нисэж очихын тулд хэдэн 10 мянган жил нисэх болно. Тэгвэл 330 сая гэрлийн жилийн цаана орших оддын гэрэл хэтэрхий бүдэг байх болно. Бид шөнийн тэнгэрт гялалцах тоолж барамгүй олон оддыг хардаг. Гэтэл ийм хоос орон зайд бол төсөөр. Жишээ нь манай дэлхий ийм хоос орон зайд байсан бол тэнгэрт нь ганц ч од харагдахгүй байсан. Учир нь одод хэтэрхий хол зайд байгаа учраас энгийн дуран аваад харагдахгүй. Хэрэв бид Бүүтийн хоос орон зайн төвд байсан бол 1960-аад оны хүртэл бусад галактикууд байдаг эсхийг мэдэж чадахгүй байсан. Манай галактик харьцангуй нэгтршил ихтэй бүсэд оршдог. Биднээс ердөө 3 сая гэрлийн жилийн өргөнтэй бүс дотор 20 орчим хөрш галактик оршдог. Тэгвэл 300 сая гэрлийн жилийн урттай орон зай дотор дор хаяж 10,000 орчим галактик байх ёстой. Гэтэл Бүүтийн орон зай дотор ердөө 60 галактик байгааг илрүүлжээ. Бидэнд хамгийн ойр орших Андромеда галактик 2.5 сая гэрлийн жилийн зайд оршдог. Гэтэл эдгээр 60 галактик хоорондоо үүнээс дор хаяж 4 дахин хол зайтай. Энэ бол маш том орон зай юм. Хаббл дуран аваа Бүүтийн орон зайд орших нэгэн мушга галактикийн зургийг авчээ. MSG 0102-015. Энэ бол ертөнцийн хамгийн ганцаардмал галактик гэж хэлж болно. Түүнд хамгийн ойр орших галактик 100 сая гэрлийн жилийн цаана оршдог. Хэрвээ энэ галактик дээр амьдрал тэр дундаа оюун ухаант амьдрал байгаа бол тэдгээр амьтдад өөр бусад галактик дээр амьдрал байдаг болов гэсэн бодол төрөхгүйж байж магад. Энэ галактик яагаад Бүүтийн орон зайн төвд оршиж байгаа? Яагаад бусдаасаа ийм хоол зайтай байгааг одоогоор хэн ч мэдэхгүй. Ийм аврах том хоос орон зайнууд ертөнцид хэд бий. Тэд бүгд янз бүрийн хэмжээтэй. Хамгийн сонирхолтой нь хамгийн том нь биш байж магад. Сүүлийн үед KBC хэмээх 2 тэрбум гэрлийн жилийг хамарсан аврах том хоос орон зай байдаг тухай яригдах болсон. Гэхдээ энэ талаар судалгаа одоогоор явагдсаар байна. Тэгвэл яагаад ийм том хоос орон зай үүссэн бол? Таталцлын хүчний нөлөөгөөр ойр байгаа биетүүд хоорондоо татагдж, оддын бөөгнөрл галактикуудыг үүсгэдэг. Ингэж зарим хэсэгт бөөгнөрл үүсдэг бол зарим хэсэгт харанхуй энерги тэднийг бие биенээс нь холдуулж байдаг. Их тесрэлтийн дараа матери болон харанхуй энерги ертөнцид жигд бус тархсан байж магадгүй. Тиймээс харанхуй энерги их хэсэгт бүх зүйлс бие биесээ холдож хоос орон зайг үүсгэсэн байж болно. Гэхдээ Бүүтийн орон зайн хувьд бидний тооцоосноор бол таталцлын нөлөөгөөр ийм том хоос орон зай үүсгэхэд хангалттай хугацаа байгаагүй гэж үздэг. Энэ нь түүний үслийн талаар дахин бодож үзэхэд хүргэдэг байна. Бидний түрүүн ярьсанчлан материуд ертөнцийн ердөө 6%-ийг эзэлдэг. Харин харанхуй матери 31%, харанхуй энерги 63%-ийг эзэлдэг. Тиймээс энэ аврах хоос орон зайг үүсгэхэд хамгийн их нөлөөсөн хүчин зүйл бол харанхуй энерги гэдэгтээ ихэнх эрдэмтэд санал нэгддэг. Харанхуй энергийн улмаас ертөнц хором секунд бүр тэлж байгаа. Үүнийгээ ч дагаад Бүүтийн хоос орон зайч илүү томсоор байгаа юм. Ер нь харанхуй энергийн хүчийг зогсоох зүйл гэж байхгүй. Бид ойрын хэдэн 10 жилийн дотор харанхуй матери гэж юу болох талаар олж мэдэж магадгүй. Харин ертөнцийн ихэнх хувийг эзэлдэг харанхуй энергийн талаарх бидний мэдлэг үнэхээр бага. Зарим судлаачид бид харанхуй энергийн талаар хизээч мэдэхгүй байж магадгүй гэж үздэг. Тиймээс харанхуй энерги нь манай ертөнцийн хамгийн том нууц байж магадгүй. Нөгөө талаар хоос орон зайн тухай өөр хачирхалтай санаанууд дэвшүүлсэн байдаг. Харийн соёл иргэншил тэр дундаа маш өндөр түвшний Кардашевын шатлалаар 3 эсвэл 4-р түвшний соёл иргэншил үнийг бүтээсэн. Тэдэнд маш их энерги хэрэгтэй учраас тухайн орчны бүх оддын галактикуудын энергийг сорж авснаас болж тэд гэрэлтэхэ болсноор бидэнд хоос орон зай шиг харагддаг гэсэн санаа байдаг. Үүнийг бид Dyson Sphere буюу өндөр түвшний соёл иргэншил оддын энергийг сорж авдаг байж магадгүй тухай өмнөх дугаараас үзэж байсан. Мөн зарим хүмүүс маш өндөр технологитой иргэншил тухайн орчныг ямар нэг байдлаар бидний олж харж чадхааргүй орчин болгон зориудаар хувиргасан гэж үздэг. Хэрэв тийм бол хэдэн зуун гэрлийн жилийн доторх бүхэл одод галактикийн энергийг ашигласан гэвэл маш өндөр технологитой байж таарна. Гэтэл бид одоогоор нарны энергийн 1% ч ашиглаж чадахгүй байгаа юм. Гэхдээ энэ онол нэг талаар үнэмшилгүй. Учир нь хэрэг үнэхээр өндөр соёл иргэншил үүнийг хийсэн бол бид ямар нэг байдлаар түүнийг нь ажиглаж чадах ёстой гэж үздэг. Нөгөөтэйгүр харийн соёл иргэншил үнэхээр өндөр түвшинд өрсөн бол бидний одоогийн технологид илэрхгүй байх боломжтой.
Тэд өөрсдөд шаардлагатай энергийг авахын тулд бусад соёл иргэншлүүдээс нууцладаг гэсэн таамаглалч бий. Өөр нэг санаа бол эдгээр хоосон орон зайнууд нь олон ертөнцийн онолтой хамаатай бөгөөд энэ орон зайн бидний мэдэх орчлонгийн хил хязгаар нь байж магадгүй. Тэдний үзэж байгаагаар энэхүү хоосон орон зайд өөр цаг хугацаа, өөр ертөнц рүү очих хаалга байдаг гин. Гэвч эдгээр онолыг батлах зүйл байхгүй учраас шинжлэх ухаанд төдийлөн дэмжигдэхгүй байгаа юм. Хэрэг үнэхээр энэ хоосон орон зайд асар өндөр хөгжилтэй иргэншлүүд байх юм бол ямар гайхалтай, бас ямар аимшигтай байж болох вэ гэд төсөөлж бас болох юм. Бид орчлон ертөнцийг судлах тусам илүү гайхалтай зүйлүүдэд тулгарх нь гарцаагүй билээ. Бичлэг таалагдсан бол лайк, share, subscribe